хоногийн сайдын шуурхай хурлаар засгийн газрын 100 хоногт хийсэн ажил 2024 оны төлөвлөгөөний биелэлтэд өгнөж 2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ. Тодорхойлбол засгийн газрын 100 хоногийн хүрээнд дорон сургалт хөгжүүлэлтийн бүс байгуулах ажлыг эхлүүлж, Дархан уул аймаг болон Налайх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дорооны туршилтын бүс байгуулахаар боллоо. Төрийн байгууллагын 4693 захим хуудсыг Gov цэгмэнд нэгтгэлээ. Мөн мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор виртуал бус байгуулах ажлыг эхлүүллээ. Олон улсын төлбөр тооцооны систем болох Apple Pay Монгол улс нэгдлээ. Ийм Монголын хэрэглэгчдийн тоо 1.9 саяд хүрч төрийн захим үйлчилгээ 1255 болж иргэдийн 1.1 их 80 төгрөгийг хэмнэсэн байна. Үндэсний хэмнэлт дагуул төслийн техник эдийн засгийн үндслийг шинжилэн боловсруулж газрын станц байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн нэмэлтээр Монгол улсын нийт газар нутгийн харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хянах самбар хийх ажлыг үүрэг болгожээ. Энэ хүрээнд одоогийн байдлаар холболт хийгдсэн шилэн кабель, түүний нийт урт, өөрийн холбооны сүлжээний бааз станцуудын байршлын зураглал, хүчин чадлыг шууд хянах тогтолцоог бүрдүүллээ. Ирж буй 2025 онд гадаад хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч төрийн эзэмшиж буй их кодыг экспортлоход нь чухал ач холбогдол өгч ажиллана. Энэ хүрээнд Киргиз, Узбекистан зэрэг улсуудтай хамтарч ажиллахаас гадна код экспортлох бус боломжийг эрэлхийлж гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорж байна. Дахин эрүүл мэндийн олон улсын индексээр манай улсыг үнэлээгүй байна. Учир нь стратеги хөрөнгө оруулалт ажиллах хүчний чадах стандарт зохицолгоо үйлчилгээ аппликейшн хэсгийг үнэлэх боломжгүй хэмээн дүгнжээ. Тиймээс дээрх чиглэл технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлагагүй. Энэ хүрээнд эрүүл мэндийн захим шижилтийг эрчимжүүлж, иргэдэд үр дүнгөөх шийдлийг ярилцахаар захим хөгжил инновац харилцаа холбооны сайд болон эрүүл мэндийн сайд нарын хамтарсан уулзалт 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хурлын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй датаг цуглуулж, боловсруулж ашиглахад талууд анхаарч ажиллахаар тохиролцов. Энэ чиглэлд өгөгдөл давхарцсан болон хэрэгцээгүй дата байгаа учраас эхнээс нь цэгцлэхээр болсон. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын захимжилтыг зохиц байдлаар шийдэх чиглэлд хоёр сайд хамтран ажиллахаар болов. Улсын хурлын инновац захин бодлогын байнгын хорооноос санаачлан захин хөгжлийн инновац харилцаа холбооны яам, кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба, кибер халдлага зөрчилдөд тэмцэх нийтийн төвтэй хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчны асуудлаар хувийн хвшлийн төлөөлөлтөд уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр кибер аюулгүй байдлыг хангахад хувийн хвшлийн оролцоог хэрхэн бүрдүүлэх, тэдэнтэй хамтарч ажиллах эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцлоо. Мөн аудит, эрсдлийн үнэлгээ хийхээс гадна ямар үйлчлэгээ үзүүлж болох вэ? Төрийн байгууллагуудыг хамгаалах кибер аюулгүй байдлын шийдэл байгаа эсгэд анхаарч хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хувийн хвшлийн зүгээс төрөөс татвар хөнгөлөлт чөлөөлтөд анхаарч өгөхийг хүссэн. Тодорхойлбол нөөтийн урамшуулал, гайлын татвар, 20% давхар асуудлыг ч хүндсэн юм а. 2024 оны дижитал өрсөлдөх чадвараар Сингапур улс тэргүүлж, Швейцар 2-т, Дани 3-т, Америк нэгдсэн улс 4-т, Швед 5 дугаар байрт баримлагдсан. Харин Монгол, Гана, Нигер, Венесуэл улсууд дижитал өрсөлдөх чадрын ерөнхий үнэлгээгээр сүүл мушигжээ. Тодорхойлбол Монгол улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс нэг ирэн бухарч 67 орноос 64 дугаарт баримлагдлаа. 2023 онд 43.3 оноо авч байсан бол энэ онд 41.31 оноо авч 172 оноогоор буурчээ. Үндсэн 3 бүлгээр харвал Монгол улс мэдлэг бүлгийн ирэмбээр 6-гаар ухарч 62-т, технологи бүлгийн ирэмб 6-гаар ахиж 55-т, ирээдүйд бэлэн байдал бүлгээр 2 ирэмбээр ухарч 64-р тус ирэмблэгдсэн байна.